2023 оны 9-р сард хойд солонгосын удирдагч Ким Жон Ун Оросд айлчилж Владимир Путинтэй уулзжээ. Энэ ярианы сэдв гайх зүйлгүй байв. Орос улс Украин руу хийх довтлогоонд дэмжлэг үзүүлэх холбоотнууд хэрэгтэй байсан бөгөөд хойд солонгос олон улсын тайзан дээр үлдсэн цөөн хэд найзах нэг байв. Гэвч энэ уулзалтын сонирхолтой зүйл нь байршил байлаа. Ким Москва руу яваагүй тэр Путинтай сансрын буудал дээр Восточны космодромд уулзсан энэ Оросын зүүн хэсэгт орших орчин үеийн хөөрөх талбай бөгөөд Союз 2 буужингийн гэр бол. Нэг жилийн дараа 2024 оны намар анхны хойд солонгосын цэргүүд фронтын шугам дээр гарч ирв. Одоо энд гол зүйл байна. Хинч дими дайнд явдаггүй. Хойд солонгос өөрийн ирчүүдийг Украинд өхүүлэхээр илгээж байгаагийн хариуд юу авах гэж байгаа нь тодорхой харагдаж байна. Ким Жон Ун Пуужинд маш их дуртай тул Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бас жижиг Пуужинтай иргэсэн хочиг хүртэл авч байсан. Гэвч энэ хүсэл тэмүүлэл нь Кимийн эзэнт гүрний урт удаан хугацааны онцлог байсаар ирсэн. Хойд солонгосын анхны сансрын хөтөлбөр 1980-ад онд Ким Ир Сений удирдлага дор байгуулагдсан. Зорилго нь улс орн өөрийн хиймэл дагуул Пуужин хөөрөх технологиг хөгжүүлэх байв. Үүнд зүүн хойд ирэг дээрх анхны хөөрөх талбай болох Тонхэйг барих багтана. Гэвч явц удаан байв. 1985 онд тэнд хөөрөх талбай бункераас өөр юу ч байсангүй илүү бэлэгдлийн шинжтэй байлаа. 1990-ад оны дунд үеэр Ким Ир Сен нас барж хүү Ким Жон Ил нь хойд солонгосын удирдлагыг авсан. Энэ үеэс сансрын хөтөлбөрийн явц эрчимжнэ. Ким Жон Ил эрх мэдэл, хөгжил цэцгэлтийн 3 тулгуур зарчмаа танилцуулсан бөгөөд эдгээр нэг нь шинжлэх ухаан технологи байв. Нөгөө хоёр нь үзэл суртал цэргийн хүч байлаа. Тонхой сансрын буудалд 1990-ад оны дунд үеэр томоохон шинжилт хийжээ. Пуужин өгсрөх үйлдвэр, түлш шатгалах байгууламж, газрын хяналтын систем нэмэгдснээр хэмжээ нь 4 дахин өсөв. Үүний зэрэгцээ 2 дахь хөөрөх талбай болох Сонхойгийн барилга эхэлжээ. Энэ нь баруун хойд ирэг дээр нийслэл Пхеньян болон Хятадтай ойрхон байрладаг. Дахин хэлэхэд барилгуудаа үргэлжилсэн ч Сонхой нь Тонхойгоос 5 дахин том болж хөдөлгүүрийн туршилтын талбай нарийн төвхтэй хяналтын төвхтэй болсон. Одоо сансрын буудал Пуужингүүгээр утахгүй тэгвэл хойд солонгост энэ ямархуу харагдаж байна вэ? Дэлхийн бусад бүх сансрын хөтөлбөрийн адил хойд солонгосыг холын зайн тусгалтаа баллистик Пуужингийн технологиос үүдэлтэй бөгөөд бүх зам дэлхийн 2 дугаар дайны үеийн нацист Герман руу чиглэдэг. Германы эрдэмт нь Вернер фон Браун V2 Пуужин бүтээжээ. Энэ хүчрэх Пуужин хөдөлгөөртэй бөгөөд тесрэг бөмбөгийг дэлхийн агаар мандлаас өндөр төөргөн дараа нь Европын хотуудаас хөрөл авчрахаар байв. Дайны дараа фон Браун Америк цагаажилж НАСА-д Пуужин бүтээх ажлыг удирдах байлаа. Үүний зэрэгцээ зөвлөлтийн айран V2-ын зураг төсөл болон Пуужингийн тоног төхөөрөмжийг авч шууд өөрөө хуулбарлуулах R1-ийг бүтээж эхэлжээ. R1 Пуужингийн сайжруулсан хувилбар болж хөгжиж зөвлөлтөд R11 гэж нэрлэгдсэн ч дэлхийд дахинд Скут Пуужин гэдгээр алдаршсан. Скут нь түүхэнд хамгийн өргөн тархсан баллистик Пуужингийн гэдгээр алдартай. Хүүтэн дайнууд ойролцоогоор 7000 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд эдгээр нь ойр дорнод хойд Африкт худалдаалагдаж Скут Пуужин бараг хаа сайгүй байх болсон. Гэвч Скут хойд солонгост ороход нэлээд хугацаа шаардлагджээ. Тэд зөвлөлт холбоот улсдаа тийм ч ойр байгаагүй тул анхны баллистик Пуужингуудаа Египтээс авчээ. Энэ нь 1970-ад оны ихээр Израильтай болсон Жан Кипур дайнд хойд солонгосын дэмжлэгийн хариуд өгсөн талархлын бэлэг байв. Ингээд олон улсын адил хойд солонгос хол зайнаас хүмүүсийг устгах технологи болж авсан бөгөөд энэ тэдэнд маш их таалагдсан. Үнэхээр Кимийн Пхеньяны талбайгаар том Пуужингийн хөөрөгчүүдийг өнхрүүлийн явуулдаг алдартай цэргийн жагсаалуудаар алдаршжээ. Гэвч өмнөх олон улсын адил хойд солонгосын эрдэмтэд илүү том, илүү сүйтгэж Пуужин хэрхэн бүтээхийг судалж эхэлжээ. Үнэхээр том Пуужин болон хиймэл дагуул хөөрөх Пуужин хоёрын хооронд бараг ялгаа байхгүй. Нэгийг бүтээх гэж байгаа бол хоёулангийн хийх нь зүйтэй. Учир нь сансрын хөтөлбөр бол бас нэг том флекс юм аа. Хойд солонгосын засгийн газрын талаар бидний зүйлийг баттан байдэн тэд гайхуулах дуртай. Энэ процесс нэлээд хугацаа шаардсан ч 1998 оны 8 дугаар сард
хойд солонгосон анхны өөрийн бүтээсэн тойрог замын пуужин Тонхэ хөөрөх талбад байршуулжээ. За энэ пуужинг Топхэдон гэж нэрлсэн. За энэ үндсэндээ Искат пуужингийн илүү том хувилбар байсан бөгөөд амжилттай хуурч ойролцоогоор 200 км өндөрт хүрчээ. Хойд солонгос энэ хөөргөлтөг амжилттай гэж зарлаад анхны хэмэл дагуулаа тойрог замд байршуулсан гэж мэдгдсэн. Баруун ажиглагчд үүнийг үгүйсгэжээ. Ачаа үнэхээр сансарт хүрсэн ч тогтвортой тойрог замд ороогүй, магадгүй хэдхэн хоногийн дараа буцаж унсан байхаа. Дараагийн хөөргөлтөд 9 жил шаардлагджээ. 2009 онд Тонхэгээс шин пуужин Инха хөөрөв. Галактик эс утгатай л да. Энэ өмнөх пуужингуудаас бага зэрэг том, илүү хүчрэх хувилбар байсан. Гэвч энэ нэгдсэн үндэсний байгууллагын анхаарлыг татахад хангалттай байв. Нүүб хойд солонгосын Инха туршилтыг цуслах шаардсан ч үндсэндээ энэ төв алгасгч пластик пуужинтай хэд ойрхон байсан тул тэрч байтугай Оросын тал Ким Жон Илд үүнийг бүүхий гэж зөвлөсөн ч тэрээр яг л хийсэн. За 2009 оны 4-р сард Инха амжилттай хөөрчээ. Дахин сансарт хүрсэн, дахин хойд солонгос анхны хэмэл дагуулаа тойрог замд оруулсан гэж зарласан. Дахин баруун ажиглагчид тойрог замд ороогүй, хог новш номхон далаад унсан гэжээ. Иймээс л Ким Жон Ун жижиг пуужинтай эргэх зурагт гарч ирсэн. За аав нь 2011 онд нас барснаас хойш ердөө 1 жилийн дараа хойд солонгосын 3 дахь удирдагч улсынхаа сансрын хөтөлбөрийг хязээж байгаагаар түлхэж эхэлжээ. 2012 оны 4-р сард шин сансрын буудал Сохогоос анхны хөөргөлт хийв. Өөр нэг Инха пуужин хөөрсөн ч за өмнөхөөсөө муу болсон. За хөөргөлтөөс хойш удалгүй тэнгэрт дэлбэрчээ. За энэ хойд солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сений 100 насны төрсөн өдрийн баяр байх ёстой байсан ч ач хүүгийнхээ засаглалын эхлэлд маш хүнд байлаа. Гэвч Ким Жон Ун сэтгэлээр унаагүй, пуужингийн эрдэмтдтэй хэзээж байгаагаар шахалт үзүүлжээ. За 2012 оны 12-р сард дахин Инха пуужинтаа талбай дээр гарч ирэв. 9 жилд 2 хөөргөлтөөс 1 жилд 2 хөөргөлт болжээ. 2 дахь удаа амжилттай болсон. За хойд солонгос анхны хэмэл дагуулаа нарны синхрон тойрог замд ойролцоогоор 500 км өндөрт амжилттай байрлуулжээ. Энэ нь дэлхийн ажиглалтын хэмэл дагуул байсан бөгөөд хойд солонгосын хэвлэл мэдээлэл шууд Америк нэгдсэн улсын цэргийн баазуудыг тагнахад аль хэдийнэ ашиглаж байгаа гэж мэдээлсэн. Гэвч телескопоор сансрыг харж чаддаг хүмүүс үүнийг үүсгэжээ. Хэмэл дагуул тойрог замд орсон нь үнэн ч хяналтгүй эргэлдэж байгаа тул ямар ч ашигтай мэдээлэл цуглуулах боломжгүй гэж үзжээ. Гэсэн ч нэгдсэн үндэсний байгууллага хойд солонгосын пуужингийн амбиц сэтгэл хангалуун бус байв. 2013 онд тус улсад шинэ хориг арга хэмжээ авч хойд солонгосыг хязээж байгаагүйгээр илүү тусгаарлагдмал дэлхийгээс тасалдсан болгожээ. Дараа нь 2013 оны 2-р сард газар доорх цөмийн зэвсгэн туршилт хийж бүх зүйлийг уламд ордуулсан. Жилийн төгсгөд Ким Жон Ун өөрөө ав гахыг хөнөөжээ. Тэгэхээр тэр үед тэрээр маш завгүй байсан тул хиймэл дагуулын хөөргөлтөд хэсэг сур мартагдсан байв. Хойд солонгос дахин нэг Инха пуужинг 2016 оны 2-р сард хөөрхөн хүртэл бүгд болсонгүй. Энэ хөөргөлтийн цаг хугацаа ихэвчлэн бэлэгдлийн шинжтэй байсан бөгөөд Ким Жон Уны аавын 75 насны төрсөн өдөртөө давхцж байв. Гэхдээ энэ нь хойд солонгосоос хийсэн анхны үнэхээр амжилттай хиймэл дагуул хөөргөлт болсон юм. Пуужин нарны синхрон тойрог замд өөр нэг ажиглалтын платформыг байрлуулж төгс ажилласан. Хиймэл дагуул тойрогоосоо газарт гэрэл зураг буцааж илгээх чадвартай байв. Гэвч дахин хойд солонгосын сансрын хөтөлбөр удаан хугацаанд чимээгүй болсон. Тэд ямар ч хөдөлгөөн бий болгож чадахгүй байгаа юм шиг санагданаа. Барууны тагнуулуудын мэдээлэлээр тэд шин сайжруулсан пуужингийн загвар дээр ажиллаж байгаа гэх боловч тийм ч агц гараагүй байна. Гэвч 2023 онд бүх зүйл өөрчлөгцөө. Ким Жон Ун Владимир Путин нар Оросын сансрын буудал дээр уулзаж хойд солонгос Украин руу довтлоход хэрхэн туслах тухай гэрээг баталгаажуулсан жил байлаа. Энэ нь үнэхээр сансартай холбоотой юу? Эсвэл Ким Жон Ун дэлхийн 3 дугаар дайнд зэвсгэлэх гэж байгаа юу? Үнэндээ хоёлаа л да. Тэгээд ийм зүйлс өргөлж ингэж явдаг. За зөвлөлт тулгуурласан ихэндээ пуужин сансрын капсул бүтээж эхлэегүй. Тэд Америк нэгдсэн улсыг шатааж устгах зорилгоор асар том төв хоорондын балластик пуужин цөмийн цэник төвшө бүтээж байсан. Хэрвээ дайн болоогүй бол тэр бүх ажил дэмий өргөдөхгүй байхыг хүснэ. Тэгвэл яах ёстой вэ? Сансрын хөтөлбөртэй байж болно шүү дээ. Ингэснээр дэлхий галт тамч чадахгүй бол ямар ч байсан сүртэй гайхалтай харагдана. Тиймээс 2023 оны 5 дугаар сард хойд солонгос шин пуужингийн анхудаа танилцуулсан.
За үүнийг чолома гэж нэрлсэн бөгөөд энэ нь хурд хүчийг бэлэгддэг домог солонгос мор юм аа. За энэ инхагаас бүр нөөр. Энэ Скот пуужин дээр суурилсан биш ч гэсэн яг хойд солонгосын өөрийн бүтээл биш. Чоломагийн эхний шатны хөдөлгүүрийн загвар нь 1960-аад оны дунд үеийн харьцангуй жижиг хос хошуутай. Зөвлөлтийн RD250 хөдөлгүүртэй гайхалтай төстэй гэж яригддаг. Хуучин зөвлөлтийн пуужин хөдөлгүүрүүд яаж хойд солонгост хүрсэн тодорхойгүй ч таах тийм ч хэцүү биш л. Шоллим анх хөөрөхөд шинэ өргөлтийн шат төгс ажилласан 2 дахь шатанд цаад гарсан. Ачааг тойрог зам руу илүү өндөр түрэх ёстой байсан дээд хөдөлгүүр асалгүй бүх зүйл буцаж унаад далаад газардсан. 2023 оны 8 дугаар сард Чолома дахин хөөрөхөд пуужингийн эхний болон 2 дахь шат сайн ажилласан ч 3 дахь шатны хөдөлгүүр тойрог замд орох үед алдаа гаргасан. Тэгэхээр бид юуг ойлгож байна гэхээр хойд солонгосууд шин пуужингийнхаа өргөтгөлийн шатанд найдвартай зөвлөлтийн хөдөлгүүр ашиглаж байгаа ч дээд шатуудад туршигтайгүй зүйл ашиглаж байна. Хойд солонгосын хэвлэл мэдээлэл дээд шатны алдааг шин хөдөлгүүртэй тогтворгүй төстэй холбон буруутгасан. За энэ нь юу гэсэн үг вэ гэдгийг хэн ч сайн мэдэхгүй ч тэд өөрсдөө анхны загвараа ашиглаж байгаа ч амжилтгүй байгааг нь илтгэж байж магадгүй. За одоо бид Чоломагийн 3 дахь хөргөлтийг харах гэж байна. Энэ үйл явдал 2023 оны 11-р сард болсон бөгөөд бүх зүйлийг эцэстээ төлөвлөсний дагуу явсан. Пуужин 3 шат бүгд зөв ажиллаж, нарны синхрон тойрог замд шин цэргийн тагнуулан хэмээл дагуул байршуулсан. За Ким Жон Ун Путинтай уулзсанаас хойш ердөө 2 сарын дараа гинэт тэдний пуужинг асуудал шийдэгдсэн байна. Энэ үед хойд солонгосын сансрын хөтөлбөр томоохон өөрчлөлт гарсныг бид мэдж байна. За учир нь 2024 оны 5 дугаар сард Сойхойд өөр нэг шин пуужин хөөрөх талбай дээр байсан. За энэ нь Чоломагаас хамаагүй илүү дэвшилттэй байв. Нэг жилийн дотор ийм том алхам хийх нь гайхалтай. Дундаж баллистик пуужинд байдаг өөрөө шатдаг гиперголик түлштэй хөдөлгүүрээс татгалзаж энэ шин пуужин SpaceX-ийн Falcon 9 эсвэл Оросын Soyuz пуужинд ашиглагддаг Кирёгийн шингэн хүчил төрөгчдөр нэмхэн керосин түлш ашиглаж байна. Энэ нь хамгийн сүүлийн технологи биш ч 2024 оны салбарын стандарт юм аа. Хойд солонгос яаж гинт ийм төвшөнд хүрсэн бэ гэж та гайхах бах. За тийм ч гайхах шаардлагагүй. Гэхдээ шин хөдөлгүүр болж авсан эсвэл зохион бүтээсэн гэдэг нь хойд солонгосуудыг гинэт пуужин гайхалтай эрдэмтэн болгож өгөхгүй тэд шин пуужин хөөргснөөс хитгэн секундэд дунд агаар мандал дэлбэрсэн. За энэ тухай бидний мэдэх зүйл энэ тэд шин пуужингийн нэр мөн юу тээж байсныг ч хэлээгүй нууцлалын түвш нь урдан байгаагүйгээр өндөр байсан. Кирёгийн түвштэй пуужинтай холбоотой шинэ асуудал гарсан нь гайхах зүйл биш. Энэ илүү төвөгтэй. Шингэн хүчил төрөгчийг хасах 100 хэмээс доош температурт хадгалах шаардлагатай. Тэр хэд их хүйтэн шингэн хөдөлгүүрт орж ирэхэд температурыг огцом өөрчлөлтөнд түлш нийлүүлэх бүх системийг нь замбраагүй болгодог. Хамгийн гайхамшигтай нь тэд түүнээс хойш дахин оролдоогүй явдал. Гэхдээ тэд бууж өгөөгүй гэдгийг бид мэднэ. 2025 оны 6 дугаар сарын хиймэл агуулгын зургуудаас харахад 2024 оны зунаас анх удаа соохоод том пуужингийн хөдөлгүүрийг туршсан байна. За хөөрөх талбай эргэн тойронд шин барилга байгуулж бий болсон. Пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг үйлдвэрийг өргөтгсөн. Хөрөх талбайг ойролцоох төмөр замтай холбож шин туннелд барьсан. Тэгэхээр Ким Жон Ун ямар нэгэн зүйлд бэлдэж байгаа нь тодорхой. Тэгээд тэр ганцаараа биш гэдгийг бид мэднэ. Харин дараа нь юу болох вэ? Шинжлэх ухааныг хэлбэршүүлсэн нийтлэг маань гэр бүлээрээ шимтээ үздэг 7 хоног бүр сони цанга эрдэм мэдлэгээр услаж буй хүндэт үзэгчтэй маш их баярлалаа. Контентыг маань тасралтгүй тууштай хийхэд та бүхний сэтгэл, лайк, шеэр, сабскрайб болгон чухал шүү. Энэхүү шинжлэх ухааныг хэлбэршүүлсэн нийтлүүдийг сайн дурын үндсэн дээр хүүхд залуусын шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх, нийтийн шинжлэх ухааны боловсролыг сайжруулах зориулж хийдэг тул та бүхэн энэ чиглэлд хамтдаа хувь нэмрээ оруулахыг хүсвэл доорх данс руу кофены мөнгө хийж болно шүү.